Урагшаа ужаар юм. Зон 27 дугаар анги. Аха, та чинь яагаад байна? Бурхан минь тэр тэргүй надад хэцүү байхад. Яагаад гэнэт орж ирчихэд ийм хачи юм яриад байгаа? Та наашаа ороод ирээч. Энэ эмэгтэй бол Южины ээж. Тань нь үстэй. Южины ээж яаж Энэ эмэгтэйд мөнгө өгч байж миний хүүг үгсэн гэж хэлүүлсэн шалтгаан чинь юу юм? би хизээ тэгсэн бэ? Южины ээж л өгсөн гэсэн штэ. Южины ээж хэлэлтэй. Би Южины ээж биш ээ. Ёнсуугийн ээж. Нэгэн тал мэдгдснээс хойш бүх үннийг хэлж үзье. Ер нь мөнгө авч тийм худлаа юм ярьчихад гэмт хэрэг хийчихсэн юм шиг санагдаад хэцүү байсан. Харин отоод нэг санаа амарлаа. Би ингээд явъя та. Яна, яах вэ? Кэжа. Миний хүү өгч гисэн юм уу? Амьд юм уу? Амьд тийм биз дээ. Тэрийг би яаж мэдх юм бэ? Тийм байж яах гэж худлаа ярьсан бай чи. Тэр би тантай гэрэлмээр байхад намайг хүн гэж тоохгүй та зөвхөн хүүгээ яриад байхаар нь л танд тэгж хэлж мартуулаад өөртөө анхаарах байх гэж бодсон. Тэгээд өөрийнхөө Юнсогийгч бас таны хүү болгох гэсэн. Тэгээд л юм хийчихсэн. Тийм үү. Энийг чи өөрийгөө зөвтгөх шалтгаан гэж бодож байгаа юм уу? Олон жилийн дараа хүүтэй гэдгээ мэдээд хайж байгаа надад миний хүүг өгсөн гэж худлаа хэллээ гэж үү? Аха уучлаарай. Аха миний буруу. Та намайг ганцудаа уучлаач дээ. Тийм ээ. Энэ ч яах вэ? Миний хүү амьд тийм үү? Миний хүү хаа байгааг л надад хэлчих. Тэрийг би үнэхээр мэдэхгүй. Би таны хүүгийн өгсөн амьдыг яаж мэдэх юм бэ? Би мэдэхгүй. Хүний өнөргүй амьтан. Чам шиг минь гар хурж. Гаран бодлуулаад яах вэ? Дүүрцэн хог. Би байна. Нэр нь Ким Юнхи. 1964 онд төрсэн Хёксог дүүрэгт эмээтэйг амьдарч байсан. Мэдэх юм энэ л байна. Энэ мэдээллээр энэ хүний тухай хэвлэлээр цацаад өгөөч. Ямар нэгэн төлөвлөгөө гэхээс илүү ажилтнуудынхаа санаануудыг нэгтгэн танилцуулах болно. Сайн байна уу? Сондай сонны сурвалжлагч Жонтой Шим сурвалжлагч гэсэн баха. Бидний төлөө гаргасан сайхан сэтгэлд талархаж байна. Баярлалаа. Хилцэн дарга сайхан мэдээтэй. Манай ажилтнуудын сэтгэгдэл санал хүсэлтийн дагуу Хэмбүг хөрөнгө оруулагч компани тантай уулзаж хөрөнгө оруулалтын талаар ярилцах санал тавьсан байгаа. Тийм үү?
үнэхээр сайхан мэдээ байна. Эхний ээлжинд банкнуудын зээлийг барагдуулчих бол нэг хэсэгтээ төр нь амжих юмсан. Амжилттай болно гэдэгээс совин татаад байх чинь. Глори Кингийн хөрөнгө оруулалтыг авч чадах юм бол энэ зээлийн нөхөн төлөлд хөрөнгө оруулалт болон бэлэн мөнгөний зарлага гэд бүх асуудал шийдэгдэх чинь. Чон нар мичиг та Хэмбуг компанитай уулзах цагийг тохирчход над гэлээрэй. Тэгээ ойлголоо. Ерөнхий захирлаа. Ямар нэг юм болоо юу? Ким төлөөлөгч. Миний хүү амьд юм шиг байна. Юу? Энд чинь тэгэхээр өмнө нь нас барсан гэдэг нь буруу мэдээлэл байсан юм уу? Тийм. Юу болсныг жам тодорхой ярьж чадахгүй нэ. Ямар тач миний хүү амьд юм шиг байна. Тийм үү. Тэгвэл та одоо хүүг олж болох нэ дээ. Тийм. Тэгж найдаад би сонинд хүн хайж байна гэсэн зар тавиулчихлаа. Ээдрэ тэл байх. Гэхдээ хүлээж байвал удахгүй сайхан мэдээ сонсох байхаа. Тийм. За. Ожерун сайн уу? Ерөнхий захирлаа, сайн байна уу? Сайн байна уу төлөөлөгч. Ожерун дахиад л чи юу? Уучлаарай ерөнхий захирлаа. Би сонины нийтлэл уншсан. Танай компани ажилтнууд сайн дураараа компани аврах хөдөлгөөнд нэгдсэн гэсэн. Тийм ээ. Манай компани ажилтнууд Дампуурлын ирмэг дээр очиод байгаа компани аврах төлөвлөгөөнд сайн дураараа нэгдээд байгаа. Төв байгууллагын ажилтнуудаас гадна салбар байгууллагууд ч гэсэн бүгд нэгдсэн. Ийм хүнд үед ийм хөдөлгөөн өрнүүлнэ гэдэг үнэхээр сэтгэл даглуулсан хэрэг биш гэж үү? Ерөнхий захирлаа. Манай IT групптэй адил компанийн төлөө гэсэн сэтгэлтэй ажилтнуудтай компани олоход их бэрх баха. Компанид ийм хайртай компанийн төлөө гэсэн сэтгэлтэй ажилтнууд байхад яаж компани дампуурах вэ? Ажилтнууд компани аврахыг хүслээ гэдээ яах юм? Удирдлага нь ийм байдалтай байхад. Энэ хэргийн талаар надад үнэхээр хэлэх үг алгаа. Энэ удаагийн зээлийн хэрэг бол хувь хүний алдаа. Манай бусад бүх ажилтнууд итгэл найдвар дүүрэн идэвхтэй ажиллаж байгаа. Ерөнхий захирлаа. Та бидэнд дахин нэг боломж олгоо шүү дээ. AD Group их хэмжээний банкны зээлийн уранд унчихсан. Хөл дээр босох найдваргүй байгаа. Ийм компанид би яасан гэж хөрөнгө оруулалт хийх болж байгаа юм. Ким төлөөлөгч би нэг гарч чад ирэх. Ерөнхий захирлаа. Та дахиад ганцхан боломж олгоо шүү дээ. Манай IT Group ийм бэрхшээлийн өмнө сөхрөхгүй. Банкны зээлийн асуудлыг тун удахгүй шийдвэрлэнэ. Захирлаа. Жируна. Энэ удаагийн зээлийн асуудлаа шийдэхэд дахиад нэг ярилцаад үзтээ. Тэгж чадвал ерөнхий захирлын бодолж өөрчлөгдөх байх. За ойлголоо. Багшаа. Та тусаж дэмжээрэй. Жарина. Яасан бэ? Глори Кингийн ерөнхий захирал хөрөнгө оруулалт хийн гинэ үү? Үгүй. Итгэлийн бүрэн усаа алдсан юм шиг байна. Тэгвэл одоо яана? Дараагийн 7 хоногт төлөгдөх ёстой 2 дахь 3 дахь өрийн төлөлтийг яаж шийдэх вэ? Ямар нэгэн аргаар харгалан та. Тэгж байж л Банчасуу ерөнхий захирал болон бусад хөрөнгө оруулагч нараас хөрөнгө оруулалт хүсэж чадахтайгаа болно. Бид нар хандив цуглуулж байгаа ч гэлээ энэ хэмжээний өрийг барагдуулах хэмжээнд хүрэхгүй нь мэдээж л дээ. Одоо яах вэ? Ромын компанитай гэрээ хийчих бол бараа нийлүүлэлтийн мөнгө ороод ирнэ. Хэлцэн дарга муу мэдээтэй. Яасан бэ? Сая Бурамын компани гэрээгээ цуслана гэдэг мэдээлэлээ ирүүллээ. Ингээс зогсохгүй DN группаас төлөөлөл итгэмжлэх гэрээг цуслана гэж байна. Энэ гэрээг цусалчих юм бол үнэхээр муу юм болно шүү дээ. Яах юм блэ? Тэгж яасан ч болохгүй. Энэ гэрээг заавал хийх ёстой.
Гэрээнд дараагийн үсгэл зурах үлдээд байсан. Гэтэл гэнэт цуцлагаар болоо гэсэн үү? Ингэж болохгүй шүү дээ. Дээрээс AT Group-тэй гэрээ хийж болохгүй гэд байхад би яах вэ? Та бодсон уу? Та сайн байна уу? Ээжээ та хизээ ирсэн юм бэ? Өдөр ирсэн. Ээж нь одоо овоо тайвшрах шиг боллоо. Саяхан унтсан. Түрүүн бас жаахан зутай идсэн. Ээжээ танд их баярлалаа. Баярлалаа гин шүү. Пинүү чинь миний найз шүү дээ. Найз улсууд чинь хүнд үед нэг нэгэндээ туслах хэрэгтэй. Бас та хоёр компани ажил сургуулгээ завгүй байгаа улс яаж гэртээ анхаарч амжих вэ? Маргааш нь би ирээд байж бай. Та нар санаа зовлтгүй ажиллаа хийцгээе. Талархах хөвч олтгой байлаа. Ээж хот таныг ирснээс хойш бүр дээрдэт байгаа штэ. Гэхдээ одоохондоо бүрэн тайвшрахгүй л байх шиг байна. Тайван унтчих чадахгүй. Ер нь шөндөө ээжтэйгээ хамт байсан дээр байх шүү. За, тэгнэ. За, би одоо явъя. Эгчээ. Би ээжийг хөргөж өгчөө дөрөө. Тэг. Та сайн яваад хүрээрэй. За. Ээжээ. Би ирлээ. Би бас ирлээ. За. Орцгоо. Ишээсөө. Хөөх. Бэр маань өөр турчгаж. Өвчтэй хүн асарч байгаа хүн өөрөө сайн хоол ундтай байх хэрэгтэй. Гэхдээ тэгж байж л өвчтэй хүний сэтгэлийг зовоолгүй асардаг юм шүү дээ. За аваа. Ээжийнх нь би ямар хувь да? Одоо болтол тайвширч чадахгүй л байна уу? Тийм ээ. Тэглэхгүй яах вэ? Ямар их цочирдсан болдох. Тэгж их итгэж байсан том хүргэн нь итгэлийг алдаж мэхэлчгээд байхад. Надад л ийм юм болсон бол би нүдээч нээхгүй байх байсан. Харин хот маань төвчээртэй би сайтай хүн тулдаал энэ зэрэгтээ тисэж байгаа. Би ч бас энэс муу юм боллого өнгөрсөн аз гэж бодож байгаа. Тэгэлгүй яах вэ? Чи ихчтэйгээ ээжигээ сайн асарч халамжлаарай да. Чи одоо хурдан харж ээжигээ асраа. За эмээ. Ээжийг хүргэж ирэнгээ таны биеийг асуухаар орж ирсэн маа. Ингээд явъя да. За тэгдэ. Хурдан яв. За. Баяр таа гчээ. Бэрхчээ. Уулзах юм да. Энийг аваач. Энэ юу вэ? Миний дэлгүүр. Уг нь энэ худагчийн бэлэг штэ. Энэ дэлгүүрийн гэрчлэгээ байгаа юм. Энийг яагаад надад өгч байгаа? Бэрхчээ. Манай Юнсог компанийнхаа мөнгнөөс хичнээн ихийг авсныг мэдэхгүй л дээ. Гэхдээ ядаж энүүгээр ч болов дарж болохгүй юу? Бэрдүү. Гуйж байна. Бэрхч та хотод сайн хэлээд өгөөрэй. Манай ихч өвдчгөөд хэвтэж байгаа. Сүри аав ээжгүй өнчин хүүхэд болсон. Манай Юнсогийг гэртээ буцаад ирэхээр болгож болохгүй юу? Энэ миний шийдэгдэх хэрэг биш, хитрхи хүндэрчгээд байгаа. Уг нь манай Юнсогч тийм муу хүүхэд биш штэ. Үнэхээр ухаантай сайн хүү байсан. Хөргөн ахыг таны хувьд ямар хүн байсныг би мэдэхгүй.
Гэхдээ хөргөн ах их олон хүний өмнө үнэхээр том хэрэг хийсэн. Дэрдүү. Хоёулаа энэ тухай ярих байлаа. Уучлаарай бэрэгч. Манай Юнсогоос болоод худагч өвд ч гэсэн бас танаа групп хүнд байдалд орчиход байгаа. Би өмнөөс нь уучлалахгүй гэж байна. Ийм байдалд орсон болохоор та надад итгэхгүй байх л да. Гэхдээ энэ бол үнэхээр миний үнэн сэтгэл шүү. Миний уучлалыг хүлээн аваач те. Би юу гэж бэрдүүдэд дургу болох юм бэ? Чиний буруу гэж юу ч байхгүй. Бас гидсэн дэх хүүхдээ бодооч болов тайван байх хэрэгтэй. Уучлаарай. Самбо хүмүүн. Маргааш нь эндээ уулзъя. Ойлголоо. Хэлсэн үгэндээ заавал хүрээрэй. Үлдсэн мөнгөний буугаад өгнө. Энэ юу хүн бэ? Эндээс явах хусан онгоцолчихлоо. Маргааш хоёлаа эндээс явна. Ийм хурдан уу? Янсаг хоёулаа зүгээр л эндээс Солонгост амьдарч болохгүй юм. Чи галзуураа юу? Би ингэж амьдарч чадахгүй. Тэгвэл Янсаг хоёулаа явхаас өмнө хүүгээ ганцхан удаа л харчихъя. Сүрийн өчигдөр халуунтай байсан. Яасан бол гэхээс тайван байж чадахгүй. Чи ухаантай байгаач Мари. Өчигдөр хоёулаа баригдах шахснаа мартчихсан уу? Тэгэд яах юм бэ? Мари. Намайг сайн сонс. Хоёулаа хүүгийнхээ төлөө отоохон Солонгосоос гарах хэрэгтэй. Ойлгосноо? Ямар ч аргаар хамаагүй энэ гэрээг хийж л байж энэ бэрхшээлийг тавна. Төлөөлөгч би Жарим байна. Танаас нэг зүйл гуйх гэж залгалаа. Ингээд олж чадах болов уу? Хөөе. Сайн шийдгээ байлгсан баха. Хэд хэлүүлж байж ойлгох хүн бэ? Оромшуул юм аа, та ганцудаа авчих. Ингээ хэрэггүйгээд байхад яахаараа үг сонсдгүй байна.
Шил зүүчгээд байхад нүдэрээ ижлээд сонин гарч гэлж чадхаа байла. Яар шиг цааш. За тасгийн дарга. Миний хэлсэн бүгд бэлэн үү? За, одоо очлоо. За. Сайн байна уу? Сайн байна уу? Хооллоорой. За, сайхан боллоорой. Сайхан оллоорой. Та энд саналаа бичгээ битгий мартаарай. Энэ байна. Сайхан оллоорой. Энэ махнаас амсах уу? Лодо кино сайтын киног үзэж байна. Сайхан оллоорой. AT Group-ийн шинээр гаргаж байгаа бүтээгдэхүүн өнөөдөр анхны амтлагаа хийгдэж байгаамаа. Сайхан оллоорой. Аль над нэгийг. За, Сайхан оллоорой. сайхан боллоорой та. Энэ хаанхын хоол уу? Манай AT Group-ийн шинээр гаргаж байгаа бүтээгдэхүүн байна. Өнөөдөр анхныхаа амтлагаа хийж байгаа. Тийм үү? Сайхан боллоорой. Та саналаа өгөөрэй. За тэгнэ. Сайн байна уу ерөнхий захирлаа. AT Group-ийн орлог захирал ууж харин надад цаг гаргасан маш их баярлалаа. За наашаа суугаач. За, 회장님, ерөнхий захирлаа. AT Group DN 그룹은 TN Group-тэй Намайг таньчихсан уу? 아 예. тийм ээ. 아까 Түрүү манай хоолыг хамталсан хүн 내가 잘난 Чамайг дуудсан шалтгаан болоо. 그 도시락 맛이 Тэр хоолыг хамттай байсных. 그 재료도 Махан сайхан шинээрээ 정직한 гэртээ идэж байгаа хоол шиг санагдсан. 예. за танд таалагдсанд их баяртай байна. 그 내가 Би танаа нийтлэлийг сая уншлаа. 이번 Өнөөдрийн амтлагаа мөн энэний өмнө AT Group-ийн ажилтнуудын эхлүүлсэн дээр хөдөлгөөнч гэсэн адил. 그 사원들이 Танай группийн ажилтнууд чамайг тойрон хүрээлж нэг санаатай ажиллаж байгаа нь үнэхээр таалагдлаа. Жарина. Яасан бэ? Гэрээ хийж эхлэе. Юнсаг. Би хурдхан хүүтэйгээ уулзчихад ирээ. Боломжтой яваад ирнэ. Санаа зовлтгоо. Хоол амттай байсан уу? Тийм, ястаа амттай байсан. За, одоо гэртээ орцгаая. За. Маргааш явна. Эхлээд Хятадд очиод тэндээсээ Филиппин руу явахар болсон. Филиппин руу? Янсаг тэгж шийдсэн. Юу болох нь вэ? Компаниас хэршний хөрөнгө эзэн бодоод ингэж зүхтаагаад яваан бэ. Ингээд зүхтаад явбал хэрэг нь улам хүндэрдэг гэсэн штэ. Та хоёрыг явчихаар. Сүри яах болж байна?
Би Сүри та хоёрыг аваад явмаар л байна. Та хоёр очиод байр суурь олцоход Сүри бид хоёрыг заавал дуудаарай. Тэгнэ. Ээжээ. Та манай Сүрийг өвтгөлгүй сайн харж байгаарай. Ойлголоо. 여보세요? Байна уу? 어머니, ээжээ, 저요. би байна. Юусаа? 영석이 Юусаа чи юм уу? 러더 해지. кино 사이트인 киног 거기 үз Мари 말이 갔어. Мари наачин байна уу? Тийм ээ, энд байна. 어머니, ээжээ, 지금 гадаа 밖에 형사가 мөрдөгчдөр ч гэсэн байна. 뭐라고? Юу? 그럼 너 Чи 집 앞에 와. байрныхаа гадаа ирчихсэн байгаа мó? ээжээ, 마리한테 Марид 나오면 ингэж хэл. 내가 바로 Гараад ирэнгүүт нь би хажууд нь очино. 당장 Шууд машинд суугч хэлээрэй. Ойлгосноо? 영석아. Юусаа 그거는 그렇게 ээж 안 нь хэлнэ. 저기 잠깐. Гэртээ хурдхан орж ирээд 우리도 보고. ээжтэй үнсүүлчээч. 너 Ээж нь хүүгийнхээ дуртай хэмүүлтан хийж байна. Эцчгээд явал та. 어머니, ээжээ, Ойлголоо. 이왕에 외국 Гадаад руу зүгтэж байгаа юм чинь баригдаж яасан ч болохгүй шүү. 된다. 어머니. Ээж, Сүри халуунтай ах шиг байна. 아이고. За, би мэдж байна. Чи аль хурдах яв. Ээж, Сүрийг эмнэлэг заавал үзүүлээрэй. Ойлгосоо. За, бос. 야, Хөөе. Аль малгай өмсч. 이거 알았어. Юусаа чамайг хурдан гараад ир гэсэн. 너 빨리 안 Аль босоо. Хурдан гар. Гараач те. Чамайг хүлээгээд байна штэ. Мари. Хурдан гарал та. Гарья. Аль хурдан. Тэр эмэгтэй хажуудах Ким Мари биш үү? мөн ч юм шиг. Түрүүний Орсын эмэгтэй. ээжээ, Хурдан яв. Хурдлаараа. Болохгүй. Битгий л дээ. Ой эмэгтэй, та холдооч ээ. Би холдохгүй. хариулах гээд байгаа юм уу? Үгүй манай Юусогийг өршөөч хэл дөө. Та чи галзуу юм уу? Битгий явал та. Ой эмэгтэй. Хүүг Та явуулчих чи галзуу юм хаашаа юм бэ? Миний хүүг явуулчих л та. Та гэмтрэгтэн болмоор байна уу? Гойж байж тээ миний хүүг явуулч. Ой эмэгтэй, та гэмтрэгтэн болох гээд байна уу? Яс таныг. Болохгүй. Ирэх захирлаа. Одоо болтлог хүн яриаг үл байна уу? Ганц ч хүн ярьсангүй. За. Жаруна.
Ерөнхий захирлаа та сайн байна уу? Чи үнэхээр салдгүй хүн юм аа. Ерөнхий захирлаа та энийг нэг хараач. Би хөрөнгө оруулалтын талаар дахин ярилцахгүй гэж хэлсэн байхаа. Ерөнхий захирлаа та ганцхан л удаа боломж олгооч тээ. Ерөнхий захирлаа та ядаж нэгэд харахгүй юм уу? Хөрөнгө оруулалтыг хувийн сонирхлоор хийдэг ажил биш. Ерөнхий захирлаа би зүгээр гарах басан танаас хөрөнгө оруулалт хүсэхээр ирээгүй. AT Group-ыг хөрөнгө оруулалт авах бүрэн эрхтэй боломжтой байгуулах гэдгийг нотлохоор ирсэн. Нотлохоор гинэ. Яаж нотлох юм? Үйлчлүүлэгчид одоо ч гэсэн AT Group-ийн гаргадаг хүнсний бүтээгдэхүүнийг өгүүлж хайсан хэвээрээ байгаа. Янийг нотлох баримтууд наач нь байна. Зөвхөн би ганцаараа биш. AT Group-ийн бүх ажилтнууд компани гэсэн сэтгэлээр нэгдэн хандив цуглуулж байна. Өнгөрсөн хугацаанд бидний хоримтлуулсан хандив бол их хэмжээний мөнгө хоримтлуулж чадаагүй ч мөнгнөөс хавьгүй илүү сэтгэлийн баталгаа болж байгаа юм. Ерөнхий захирлаа манай AT Group-ыг хамгаалж үлдэх гэсэн энэ олон хүний сэтгэлийг хамтд нь бодож үзээч тээ. Ерөнхий захирлаа хөрөнгө оруулалт хийх үү? Өмнө чи надаас төрүүлж хөрөнгө оруулалтыг эсрэг үтсэн баха. Тэр үед би жин орлого захирлыг хувийн сонирхлоор ажиллаж болохгүйгээд AT Group-ыг бодоод татгалцсан. Бас мөрдөлтийн явцад Жиунса гэдэг хүн компани хөрөнгийг амин хувьд ашигласан болох нь батлагдсан. Харин AT Group бол найдвартай байр суурь олсон компани. За яах вэ? Хөрөнгө оруулалт хийнэ. Үнэн дээр энэ удаад ажилтнуудын компани аврахын тулд нэгтгэсэн сэтгэлийг хараад би үнэхээр их гайхсан. Ийм ажилтнууд гэдэг бол энэ компани хамгийн үнэтэй хөрөнгө нь. Би тэр хүмүүст л хөрөнгө оруулалт хийж байгаа юм шүү. Нэрээ юу? Тийм ээ. Баярлалаа ерөнхий захирлаа. Баярлалаа. Манай төлөөлөгчд л талархах. За баярлалаа Ким төлөөлөгч. Нэрээ намайг согтуу байхад чи өөр чи зочд буудалд хүргэсэн хэрнээ яагаад өөрийгөө гэж хэлээгүй юм? Юу? Тэрийг та яаж мэдсэн бэ? Би жин орлог захирлыг гэж буруу ойлгочиход жин орлог захирал талархаад байхад чи дуугүй хараа зогссон. Тэгэхэд би ерөнхий захирал зүгээр байгаа бол боллоо гэж бодсон. Намайг зочд буудлын руу өөрч орсон чинь ч бас хөрөнгө оруулалт хийхэд 1% түлхэц болсон гэж бод. Би их хүнд байсан биз? Гүгүү дээ. За. Жарина юу болсон бэ? Болчихлоо. Лора Кинг хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Нэрээ юу? Ээжээ. Ногоон цай. Ээжээ, ээжээ. Ээжээ. Юу болов вэ? Гайхаж болохгүй шүү. Жарина. Чи өөр хэлж. Ээжээ. Одоо боллоо. Лора Кинг AT Group-т хөрөнгө оруулалт хийхээр болсон.
장모님, Ээж 회사 걱정. одоо компанида санаа зовлтгүй. AT Group аврагдлаа. 그게 정말 Нэрээ юу? Тийм ээ. Их чи ээж 자룡 씨가 다 жарин 해줬어. чадлаа штэ. 엄마도 좋지. Ээж та баярлж байна. 엄마, Ээж 다시 한 번만. та 말해봐. дахиад хэлдэ. 장모님, Ээж 무슨 말씀이에요? та юу хэлэх гэсэн бэ? 천천히 말씀. Яаралгүй хэлдэ. Оо, 제발. хөөргөө. 장모님, Ээж 엄마, Ээж. 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 Оо, хөөргөө. 장모님, ээж 장모님. ээж 어서 봐. Оо, хөөргөө. 고마워. Баярлалаа. Ээж. 어서 봐. Оо, хөөргөө. за ээж 미안해. Уучлаарай. 용서해. Намайг уучлаарай. 장모님. ээж 그래 자룡아. За, жарин. 엄마, ээж 좋은 소식이야. сайхан мэдээ. 장모님 말문 Хадам ээж яриад 그렇게 эхэлсэн. 말씀하세요. Одоо зүгээр ярьж байгаа. Тийм үү? 그게 정말. Нэрээ юу? Яадаг вүлээ? 엄마, 왜 그래? Ээж яасан бэ? Би ээж нь 엄마가 кофегаа асгачихлаа. Жарина. 너무 잘. Ямар сайн мэдээ вэ? 그래. За, Лоло кино сайтыг сонгосонд баярлалаа. ээж 여보세요? байна уу? Зон 27 дугаар анги төгсөв. AT Group-ыг аврах шинэ боломж нэгдэж байна гэдэгт би итгэлтэй байна. Чи зүгээр үү? Их хэцүү байсан уу? Би өмнө бараг гадарлаж байсан юм шиг байна. Хамгийн хач нь харамсахгүй байгаа. 장모님이 Хадам ээж оо хүргээ гэх өдөр ирнэ гэж би хэлсэн байхаа. Жарины төрс эцэг юм шүү га. Яах вэ? Уцаар ярих уу? Сүрэ бид хоёр санаа зовох хэрэггүй. Болгоомжтой сайн яваарай. Уучлаарай ээж. Нана зогс. Дахиад залгада. Ирж яваа юм болов уу? 네, 여보세요. Байна уу?